За өглөөний мэнд. Богд бол сая цас орсон болоод орчин чихэн зэн цэгэрхэн байна. Тэгээ би түрүү нэг бичлэг хийсэн. Энэ удаа бас нэг аялал гэх юм уу. Явган алхалт гэсэн дээр байгаа. Тэгээ явган алхалт. Богдож Улаанбаатартай ойрхон болохоор алхалт бас амар юм да. Тэгээ амралтын өдөр автос өглөө 8-аас явдаг. Тэгэхээр эртхэн босчоод эхний автобусаар энэ Богдуулын дийлдээ энэ Богдхан амралт гэж байна. Тэнд буудаг автобус. Тэнд буугаад дээшээ дүүжлгүй далах их зүгээр. Ойрны үед энэ амралтын өдөр тэрнийг хэрэгжүүлэх гээд бодоод байна. Тэр энэ ч бас алхаж байгаа хүмүүс янз бүрийн хурдаар алхдаг юм байна. Хурдан алхдаг хүмүүс байна, удаан алхдаг хүмүүс байна. Түрүү явсан чинь нэг хэдэн эмэгтэйчүүд байна. Янз бүрийн удаан алхаж байна. Тэгээ би чинь нэг яаруудууч хүн чинь ихэнхдээ жоохон хурдан алхачих гэдэг. Тэгээ янз бүрийн удаан тийшээ аваад гараад иржсэн чинь нөгөө жалгахч юм. Удаан алхах нэг ч бас их зүгээр юм уу гэж бодлоо. Бид ачаал өгөхгүй яарлгаа. Тэгээд бас алхахтай яд юм бэ? Тасралтгүй ярьж байна бас. Үгүй яах вэ бас тий. Юу тийм мэдээлэл солилцсон гаагаарт гарна ч гэх юм уу. Хүн чи ярих хэрэгцээ гэж байна шүү дээ. Тэр удаан алхаад бие сайхан амраач нь агаарт гарчин. Дээрээс нь ярих юм уу ярьчин. Удаан алхдаг тийм алхалт бас зүгээр юм уу гэж би бас бодлоо. Тэгээд бас хүмүүстэй ярьсан ч болж байна. Хүний чинь ярих хэрэгцээ гэж байна шүү дээ. Хүн чинь нийгмийн амт ингэж байгаа шүү дээ. Юм аа яриад ууранд алхаж байгаа хүн за мэдээж найз нөхдөйгээр алхаж байгаа. Ямар ч гэсэн алхлаа гэдэг нэг хүн зэдвэр ярихгүй байх. Хоорондоо маргалдан нийслэл байхгүй байх. Ийм сайхаа гарч. Бодол хүний сэдвэн ч гэсэн бод хөнгөн байх байдгүй. Тэгээд бас алдаа алхах хэрэгтэй юм байна л гэж энэ удаа хоорондоо бодлоо. Бас яг энэ нөгөө Богдхан амралтаас баруун гараа явж байна. Энэ самар их үлдсэн байна гэж шүү. Энэ хүн амтай явдаг болохоор хүмүүс дүүдэг юм уу? Амар өчртэй. Би ч хараад нарийн сайн ялгаж харахгүй л байна. Энэ манай багийнхан л тэгдэг шүү дээ.